За энэ удаагийн бичлэгээр AO20-ыг дараар авсан цэгүү үйлдэлээр эрэмгийн ролыг хэрхэн автоматар зурах талаар үзье. Үүний тулд эхлээд цэгүү үйлээ оруулахаас өмнө volume гэдэг рүү ороод new гэж дараад бяцлагаа нэрийг өгөө хаана хадгалахаа заачна. Тэгээ энэ volume гэдгийн доотлын цэгүү үйл дээр цэгүү үйлээ дуудаад оруулчих байгаа. За цэгүү үйлээ орсны дараагаар аль хэсэгт одоо key үүсгэх гэдгээ заагаад өгчнө. За ингээд ингээд энэ хэсэгт үсгийг дарчээ. Дараа нь энэ tint гэдэг командыг өгчнө. За DXF гэдгийг сонгоод уг line маань гараад ирнэ. Тэгээ OK дарчна. За үүний дараа tint загвар үүссэн. Энийг харахын тулд цэгүү үйлээ хайталчих. За ингээд tint маань үүссэн байна. За одоо ингээ үүсгэснийхаа дараагаар bench line дарна. Bench line дээрээсээ уг одоо tint-ийг ашиглаад эрэмгийн ролыг зурна гэдэг команд өгсөн гэсэн. Тэгэх юм бол энэ эрэмгийн рол маань ингээд автоматар өөрөө ингээд зурагдчихж байгаа. За хэрвээ бага зэргийн засвар өөрчлөлтүүд хэрвээ иймэрхүү алдаа үүсэх юм бол энэ чинээсээ delete node-оор одоо энэ vertex-ээ устгаж болно. Гэвчлээ эсвэл vertex-ээ зөөж болно, уйлаа буцааж болно. За энийг сонгоод энийг ишээ зөөдөг ч юм уу, энийг ишээ зөөдөг юм уу те. Гэх мэтлээ ингээд засвар бас хийх боломжтой байж байгаа. Тэгээд уг одоо зурагдсан энэ файл маань хаана орж байгаа вэ гэхээр AutoCAD-аар гаргаад ирэх боломжтой. За одоо энийг устгадаг ч юм. За тэнгүүд бид нар маань ингээд тусдаа гэд файл болоод үүсчихнэ гэсэн үг. За ингээд итгэжүүлэлэнгүүд энэ хэсэг ингээд харагдаж байна. Доод хэсэг нэрмээр болоор ингээд харагдаж байгаа ч юм те. Ногоон ягаан гэдэг тусдаа одоо өнгөдөр бас зурагдчихж байна. Тэгээд энийг хаана байгаа харахын тулд чинээсээ нэг хаана байгаа газар сонгогчгод tint файл маань энэ ч ороод ирнэ. Эсвэл vector файл маань энд ороод ирнэ. За энэ орж ирээгүй байх юм бол та энэ хадгалах тавчийг дарах хэрэгтэй. Тэгэхээр бол хадгалагдаад сая авсан дотор vector файл нэгээд DXF файл тусдаа үүсчихнэ. Мөн tint файл маань үүсчихнэ. За нэг vector файлаа нэгэд үзэх юм бол за нэгэд үзчих. За энийг хаагаад үзэж болно уу? Тийм ээ. Height-ийг яах юм бол хэмжлэн гээд зурагдсан байгааг харж байна. Гол нь та энэ зүйлүүдээр одоо засварлах, заалгах, таслах бүхэл боломж байж байгаа. За энэ ягаанаар ингээд зурагдсан. Шугам байна. Мөн өөр нэг файлыг харах юм бол энд бас нэг файл үүссэн байна. Хэмжлэлийн тусдаа файлуудаараа нөөцтэй ямар нэг аргаар нэгтгэж болно.